Hello. За ээлжид бичлэгдээ та бүхэн минь тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ алдарт гоё амттай ямиг хамтдаа задлж идэн амттай юм гэсэн судаанаа өдр цаанаас зүгээр ингээ босоод ирдэг нас. За одоо нөгөө нэг try treats-ийг та хэд маань мэдж байгаа шүү дээ. Try treats дотор олон улсын гой снакуд байдаг штэ. Доторх снакийн мэдээж нууц. Бүгдээрээ ямар тач задлж үзээд энэ удаа ямар улсын снак гой амттай юм ирсэн байдаг хамтдаа задлж үзцгээе. За тэгээд RD Energy YouTube channel-д тавтай морил энэ өмнөх гэдэг ч одоо хизээ лээ. Хамгийн сүүлд хизээ бүгдээрээ try treats-ийнхаа гой амттай юмыг идсэн бол энэ удаа жинхнээсээ бүгдээрээ солонгос дээрээ дахиад бэтигээд үзгөө. Корея. Энэ Европ байна хөө. Би бүр энэ туг мөгөнд амар сайн биш болохоор сайн мэдгүй байна. Тэгээ манайхаа энийг Америкт та бүхэн маань захиалахыг хүсэх юм бол RDNA-GG гэсэн кодыг ашиглах юм бол 15% off tide маань очих юм байна. Тэр нь болохоор нөгөө ямар улс гэдгийг та хэд маань мэдээж сонгож чадахгүй. Нэгэн гоё юм сонирхолтой снакийг бэлдээд таад руу ингээ ship хийх учраас мэдээж өөртөөхөө улсыг сонгож чадахгүй. Энэ Суданагийн юмны араас ингээ харж байгааг энэ яаж л улсын нэр үнэхээр мэдгүй маа. Энэ одоо Индия юм шиг санагдаад байгаа юм. Колумбия гэж шүү. Colombia гэх тэр нөө Miss International дээр гэдэг мэдгүй юу? Hola from Colombia гэж шүү. Испаньол ярьдаг юм бах та. За энэ удаагийнх болохоор Колумбиагаас ирсэн байна. South America-д байд юм байна. Тэгээ Колумбия нь юугаараа илүү алдартай вэ гэхээр гоё том үзэсгэлэнтэй кофегаар алдартай гэсэн юм. Би бүр яг кофе юмар санагдаад байгаа юм. The beauty of natural environment located at the junction between Latin, North and Central America, Colombia. За South America-д байдаг хамгийн гоё treats-тэй snack-тай гинэ ёо би чипснууд харж ийн Судана. За Колумбия ч одоо Колумбия бол явж үзээгүй. Явъяч гэж нэг боддоггүй. Population нэштэй хүн амын тоонд 49 сая юм байна. Language Spanish. Hola, ¿cómo estás, mi amigos? Oh my gosh. Яа би одоо энэ хоолнд яг ойрд бүр ингээд нэг юм снактай нэг амттай мэдмээр идэг нэг тийм үе идэг чинь ингээд юу ч юм бүх ингээд амттай юм ингээд авч идмээр идэг яг тэр үеийг эхэлчихэд байгаа байхгүй юу? Great. Сутана. За бүгдээрээ хамгийн ихнийхээ амттангаас явцгаая. Cheese ball. За Колумби Hispanic cheese ball-ыг бүгдээрээ хамтдаа идэж үзэх нь. Чи юу игээд наашаа ирээд байгаа? Билнэ. 3 яах гээд байгаа юм бэ? Байж л та би нэг идэе л та. Амар хэцүү юм бэ? Чи микрофонгүй сонсогдохгүй шүү дээ. Яа нэ ничгүй нараа гар нь орж ирээд мэ. Амар гоо өнөр чинь. За cheers. American cheese ball-ыг арай гүцэхгүй юм байна. Нэг бичээнэрхүү маягийн сул давстай. Тэгээд дээрэс нь cheese нэгсэн амтагдахгүй байх юм. Хөөе болооч чи. Байж л та наруу хүлээгэж. Харин тийм 10-аас би нэг 3-ыг л өгөх юм байна. Мэдээ нэг юм арт шиг юм шиг амтагдаад хаа. Cheese штэ аргагүй штэ. Next. Tacos гэж шүү. Taco chips. Ямар гоё. Энэ ингээд ийм жижигэн ичгээр бүр амар хөөрхөн юм аа. It's so cute. Okay. Энэ юу нэ? Дизайн ямар гоё юм. Fluffy. За, билнэ. 3, 2, 1. Халуун ногоотой пицца. Пицца. Содаа
Pizza. Хүүе. Үгүй Doritos шампунь гэдэг дараа. 10-аас 4.5. Би яг иймэрхүү снак нэг тийм дуртай ш. Зүгээр хамны 100 алгаж идвэл юу юм? Ямар их чипс вэ те? Халуун ногоотой чипс вэ? За энэ болохоор Colpe Con Todd төдөө гэдгийг тоодоо гэж уншиж ш. Одоо бүр Колумбийн амттангууд ёстой сонирхолтой юм байна. За энэ бүр яг Lay's шиг харагдаж байна. Хадаа манайхан. Би та хэд энэ доторгын харуулаг юм шүү. Энэ нь ийм байсан байхгүй юу? Баш look. Бид хоёрыг чипсэн дуртай гэж аамшиг. Яг Lay's. Нэг Sea Salt Lay's шиг амтгаж байна. 10-аас 8. You want some? Би өөр аав штэ яа надад. Я дараараа юу гэсэн. Тэр хамгийн сүүлийн чипсийн дод энэ бүр яг onion ring шиг харагдаж байна. Юм байна. Араа шиг өмсдөг юм. Би. Юу юм чинь? За энэ бол арай идчихмээр юм шиг байна. Энэ жоохон Twix-ийнхаа талбай Nestle-ийнх юм байна. Энийг бол идчих واخа. Чи яах гээд байгаа бэ? Үлэг төлөвгөө болооч би дараа нь энэ үсч юм ин. Болчи. Энэ яг Twix шиг юм байна. Дотор 3 ширхтэй юм шүү дээ. Я бүр яг нэг манай гэж бүр нэг яг хамстер тэжээгээд байгаа юм шиг. Амт тэнэг өрөвдөлтөй зориутай юм ёо. I like it. Обэж энэний өмнөхт энд болохоор би 10-аас 2-ыг өгнө. Надад л нэг таалагдсангүй. Энэ болохоор 10-аас 7. Шоколад нь жоохон сүүн шоколад байсан бол бүр яг гоё болсон байна. Энэ бичээнийг кофенд дүрж идвэл илүү гоё юм шиг байна. 10-аас 7. Я би яг бүр амар шоколад идмээр байсан юм. Чи болооч ээ. Яах гэж байгаа юм бэ? За, дараагийнх нь ийм чоколад байна. Чи сувдана зүгээр бай да. Явах уу чи? Нэг юу л нэг өөрийнхөө ямиг төрүүлж идэж дуусчаа найзынхаа юмруу нэг ороод идэх хүмүүс идэх штеп зүгээр тэр шиг шүү дээ. Энэ дотроо 2 ширхтээ юм юутай байна. Шоколадан бичээ юм байна. Бас Nestle-ийнх. Энэ хамаагүй гоё амттай байна. Сүүн. Яалтчгүй сайн нэг гоё юм сүйтэй цайнд дүрж идвэл бүр амар гоё юм шиг байна. Чокобой хатаацсан юм шиг л амтгаж байна. Амрууга бүгдээр нь аваад хийчихдэг чинь ямар ч та нэг хамстрыг мэдээж хоол ингээд тавьчихаар ингээд цадхаа мэдгүй цадчингуудаа ингээд хоёр хацарлууга ингэждэг штэ 8.5-ыг өглөө 1.5 болохоор дахиад хэдэн шиг дотроо олон байсан бол бүр амар гоё юм байна. За дараагийнх нь энэ ямар хөөрхөн jar гинөө юу Jet онгоцон шоколад юм шиг байна. Энийг уг нь онгоцонд сууж явахдаа идвэл гоё юм шиг байна. Тэгэхээр доторх нь амар хөөрхөн жижигэн юм нэмгэн юм биш тараа. Тэг хөөрхөн. Чи явах уу? Яах? Ямар хэцүү юм бэ? Үлгээж наад. Чи яах гэж юм бэ? Болооч дээ. Арваас 5. Яа 5. Тэр 5.5.
Baffle. Ямар олон шоколад вэ яа. Түрүүн зөндөө чипс идсэн шүү дээ. Юу юм бэ? Юу хараад байгаа юм бэ? Ямар хэцүү юм бэ? Оо, энэ өстой гоё юм өнөрч шүү дээ. Хэн чамд өгнө гэсэн. Чамд өгнө гээгүй байна. Би идэхгүй шүү энэ чинь. Nobody asked you, bro. Эвэн бэж би идэхгүй шүү. Дараагийнх нь Baffle байна. Baffle-ийн нэр нь ожи. Цагаан шоколад. Оо. Монголд нөө үнэтэй сүйтэй бичээ байдаг штэ. Яг тэр амтагдаж байна. Тэр төдөө ингээд ийм зузаан ингээд ийм richтэй амтна. Энэ болохоор яг тэр сүүн бичээ. Гэтэ арай light амттай амар гоё таарсан байна. Сая ийм их шоколад идсэн байхад хүртэл ингээд над руу орж ирсэн. 10-аас 10. Тийм ээ. Штэ. Лимон. За лаймтай юм бох юм уу шоколад юм уу? Туу маягийн хүлэгтэй чихэр. Оо. Энэ чихэнд 10-аас 10-ыг өглөө. Энэ амар гоё юм байна. Энэ машиндаа тавина би. Тэсэрдэг чихэр. Right. За. 3, 2, 1. Оо 10-аас 11. Иддэг байсан тэсэрдэг чихрээс хамгийн гоё амттай, хамгийн нарийнхан ширхтэн. You wanna try some? Оо, энэ бүр аим гоё. 10-аас 11 үү? Тэсэрдэг чихрнүүд чи юм том ширхтээ тэгээ ингээд гэдэг шүү дээ. Энэ ингээд ийм цагаан угаасаа яг энэ дээр байгаа юм нунтган маягийн тэгээд яг идрэн тесрээд энэ амар гоё юмтай. Strawberry fresa. Those another lime candy. Oh. Strawberry. Яг тэр 10-аас 9-ийг өглөө лайм арай гүцэхгүй мэн. Лайм нь бол бүр амар гоё юмтайсэн. Супер коко. Супер коко. I don't know. Is this coffee? Dad. I don't know. Оо. Энэ чи ямар чихэр гэдэг үлээ. Нөө юм шатад чихэр байдаг штэ. 10-аас 2-ыг I don't like it. Ooh, chocolate cake. Oh. Peanut butter. Oh. It's a cake. Би юм кейкэнд нэг амар тийм дуртай биш байхгүй юу? It's fine. Бидний төрлүүдээс хамгийн их таалагддаг нь болохоор ice cream-д амар дуртай. Тэгээд чипсэнд амар дуртай. Яа, чипс ахаар бүр хэцүү. Бүр тэр чипсийг resist хийх гэж миний хувьд айгүй хэцүү байдаг байхгүй юу? Угаасаа багасаа ер нь судаан бит хоёр амар дуртай. Ерөөс чипсэнд үгүй гэж хэлдэггүй. Кофений амттай бүх юм дуртай. Яа. За тэгээд энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Тэгээ энэ дундаас надад бүр хамгийн их бүр ингээ намайг импресд болгоод ёо энэ ямар гоё юм гэсэн яалтчгүй энэ pop candy байлаа нөгөө тэсэрдэг чихэр бүр хизээч яг иймэрхүү төрлийн pop candy идэж үзэж байгааг байхгүй юу. Тэгэхээр энэ бол надад бүр үнэхээр сонирхолтой санагдлаа. Дараагийнхаа гоё бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай бичлэгэн дээрээ лайка дараад, subscribe дараад тэгээд bye.